Сайн байцгаана уу? Намайг Инхрийлэн гэдэг. Тэг өнөөдөр би Winter Lookbook гээ 5 ширхэг өвөл өмсгөхөд тохиромжтой outfit-нууд бэлдсэн байгаа. Ер нь тавуулаа жоохон өөр стилний болохоор ядаж нэг нь таалагдана гэж бодож байна. Тэгээд хамгийн гоё гэж бодсон outfit-а комментоор бичээд үлдээгээрэй. Тэгвэл видеонд орцгоё. Түрээ цаанаас өмсчөөд юм off the shoulder top. Тэгээд ийм low rise jeans. Ингээд им off the shoulder top өмсөхөө арай жоохон revealing гэж цааш ордог хүмүүс бол татвараа им соолж цац өмсчөөр болчдөг. За энэ ингээд look number 1. Ер нь энэ палаж ингээд амар богинохон. Тэгээд дангаар нь өмсөхөд амар uncomfortable гэдэг байхгүй юу? Тэгээд өнөөдөр өмсдгүү богинохон тэгээд амар tight палажа хэрхэн стайл хийсэн бэ? За энэ цэнхэр юм цэцэгтэй палаж амар богинохон байгаас. Тэгэхээр энэ жон төстэй өнгөтэй jeans дагуур нөмсөд дээгүүр энэ цэнхэр өнгөтэй болохоор жон цайвар дүү цамц өмсчлөө. Та нартаас ийм богинохон палаж ирвэл ингээд джинстэй цуг өмсөөрэй. Хөл ингээд амар stylish тэгээ бас comfortable хайдана. Тэгээд outfit 2 ингээд төгслөө. За өнөөдрийн outfit бол ингээд нэг өнгийн төрлийн monochrome outfit байгаа. Ийм залхуу өрсөн цаг баг өдрүүдэд ингээд monochrome outfit өмсчхөөр амар put together тэгээд гоё харагддаг, cool харагддаг. Би outfit-ийг аль дээр өмсч авчихсан чинь нэг манай нэг дүү, таньдаг дүү анаа их cool байна гэсэн. Тийм болохоор approved. Тэгээд өнөөдөр яах вэ тийм. Тэгээ ер нь штэ. Ер нь ингээд basic хувцснууд авахтаа ингээд хэл жоохон detailтэй авах хэрэгтэй. Ингээ харж ивэл энэ биений ингээд ер нь бол basic штэ. Гэтэ ингээд цэцэгтэй. 3 цэцэгтэй. Тэгээ энэ hoodie бас ер нь basic. Гэтэ урдаа юм зурагтай. Тэгээ hood нь нэлээд том. Ер нь hoodie авахтаа урдаа ингээд string-гүйг аваарай. Урд ингээд хоёр ингээд stringтэй байдаг штэ. Тэр ингээд ер нь quality-г нь бууруулдаг гэх юм уу. Харахад жоох эвгүй айддаг. Тэгээд энэ sweatpants гэвэл хараа. Гэт string дээрээ ийм модын юмтай. Тэгээ өмнөд бас ингээд зүгээр жирийн sweatpants ш. Striped. Тэгэхээр арай dimension өгнө outfit-д. Тэгээд цүнхээ бас гэвэл ингээд өмсөх хувцсандаа тахируулаад ер нь ойролцоо өнгийг сонгуулаас илүү put together хайдах. Ингээд өнөөдрийн outfit иймэрхүү байна. Тэгвэл look number 3 complete.
За өнөөдрийн outfit бол нэг юм хослол байгаа. Энэ ингээд sweatpants дээр юм ингээд юпгтэй sweatpants. Тэгээд энэ hoodie. Энэ бол хамгийн амархан outfit хэмээрээвэл хослол аваарай. Би ингээд хослол амар дуртай. Ялангуяа ийм hoodie sweatpants-тэй хослолд амар дуртай. Тэгээд саяхан энийг авсан. Амар unique харагдаад байна. Тэгээд өнгөн ч амар гоё, материал нь ч амар гоё. Тэгээд өнөөдрийн outfit бол ийм амархан байлаа. Яагаад гэвэл хослол болохоор. Тэгээд өнөөдрийн outfit ийм байлаа. Look number 4 complete. За look number 5 бол ийм болж байна. Ийм олон өнгөтэй цамц эвлэн шнэ. Энэ олон өнгийнхөө нэгийг нь сонгож агаад доотлихоор өмсчихэд амин зохтой шүү. Одоо энэ ингээд улаан цагаан хартайгаад цагаан өмд өмссөн ч гоё зохино. Тэгэхэд уулаанаар нь өмссөн ч гоё зохино. Тэгээ улааны нас мартуулгүйгээд ийм улаан цүнх бас үрж байгаа. Тэгэхээр ингээд complete outfit. Тэгээ зүйлт гэвэл ийм gold зүйлт. Earrings бас gold. За ингээд lookbook дуслаа. Зүүсэн бүх юмнуудаа description box link-ийг үлдээчи. Олдохгүй нүдэж магадгүй. Тэгээ чадлаараа бүгдийн link-ийг үлдээч. За тэгвэл өнөөдрийн видеог үзсэн баярлалаа. За уулзцай. Баярлалаа.